анкетда бас эдгээр яг ажилласан жил мөлийн чи хаана яг хэдэн жил хэдэн хүртэл ажилласан тэрийг бас дотроо тусгаагүй. Нөгөө талаар бас жишээлбэл Азийн хөгжлийн банкны төслөөр яг эзээ төгс эхлээд эзээ дууссан. Энэ минь тодорхой бичээгүй байна. Бас нэг ачиг сонирхлын зөрчлөлөр юм болчихвээ гэд сэрэмжилж байна. Нөгөө талаар бид нэр энэ хоёр сан бол маш том сан. Нөгөөх нь эрүүл мэндийн салбарын, нөгөөх нь нийгэм дадлын салбарын, тэтгэврийн дадлын сан, ажилгүйдлийн сан зөндөө юм биш үү? Гэтэл энэ дэр нөхөр хяналт тавиад сонсголын бэлж чадах юм уу? Одоо эргэлзээтэй болчихлоо л да. За нөгөө талаараа эрүүл мэндийн дадлын сан дээр бид нар чин жилийн эцсээр төсөв батлахтаа эрсдлийн сангийн 50 хэдэн тэрбум эрүүл мэндийн дадлын чөлөөтлөлтүүдийн 60 хэдэн тэрбум дээр нь 350 хэдэн тэрбумын төсөв баталж өгсөн. Гэтэл одоо улсын эмнэлгүүдийг 10-аас 20% төсөв яасан. Хувийн эмнэлгүүд 50-аас 60% бассан гэдэг ямар ч ажиллагааг бол хагддагч шүү дээ. Өөр төлбөрт тавьсан. Зүгээр нэг шууган дарсан маягийн болоод ийм асуудал өсөж байна. Гэтэл энийг одоо сайн судлахгүй л одоо үнэхээр хэцүү асуудал. Бараг энэ дампуурч байгаа гэсэн үг л дээ. Эрүүл мэндийн салбар маа одоо ингээд хувийн эмнэлгүүдийн төлбөр авчих хэлэн ард иргэдийн байдал ч одоо инфляц маань 10 хүрчлээ. Тэгэхээр энийг одоо сайн судлахгүй л ер нь ойлгоход хэцүү юм байна да гэдэг хэлье.